За өнөөдөр та бүхэн маань ингээд Монголынхон төрөөр бас нэлээд их оролдож явах шиг байна. Өчигдөр ардчилсан намын бүлэг үдээс хойш орой тишгээ шийдвэр гаргаад бүлгэрээ орж ирж байгаа асуудлыг хоёулангийн бол огцруулъя гэдэг ийм шийдвэр гаргасан. Тэгээ орой харанхуй болсон 6 цагаас хойш ажилд харцсан учраас энэ эрцийг бүрдүүлэхгүй явсаар байгаад өнөөдөр 10 цагаас явж байна. Ер нь энэ төрөөрөө тоглох хоорондын энэ хагарлаа Монгол Ардын намыг жоохон бодооч. Дараагийн төрөө яаж байгуулах юм? Ер нь энэ гадаад дотоод орчин геополитикийн орчин эвгүй эдийн засгийн тогтворгүй үед одоо энэ төрөөрөө ингэж тоглож болж байгаа юм уу? Үнэхээр манай Монгол төрөө өөрөө тогтвортой байж явна шүү дээ. Бидний ч одоо Монгол Ардын намын Монгол, ардчилсан намын Монгол гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ төрийг тогтвортой байлгах талаар та нар цаашдаа бодоорой. Одоо өнөөдөр Ардын намын даргын төлөөх уралдаан өнөөдөр Монгол төрийн хямрал болоод магадгүй үндсэн хуулийн ч одоо маргалдаан болж мэдхээр ийм хүнд байдал руу орж байна. За эндээс ард түмэнд нэг л юм хожиж байгаа. Хэн хаанаас юу хийж гэн, хаана их мөнгө байна, хулгай зэлгийн хаагур хийгдэж байна гэж. Энэ дээр одоо дараагийн хинш болсон байсан засагт нэг даалгавар өгөх хэрэгтэй. Та нар энийг бас томьёолоод оруулж өгөөрэй. Үнэхээр бид нар Монгол улсын төсвийг ярьж байгаа. Бидний яриад байгаа мөнгө бол ерөөсөө энэ төрийн хэрэглэгдэж байгаа нийт мөнгөний ердөө 3.1 юм байна. Үүнээс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудын дээгүүр явж байна. Тэр нь дандаа буруу замаар явж байна. Ерөөсөө энэ төрийн өмчит компаниудын мөнгийг л одоо эдэж уудаг энэ тогтолцоо руу одоо цаашаа явцсан юм байна. Тэм учраас төрийн өмчийн компаниудын одоо хувьцаа эзэмшигчийг улсын их хурлд шилжүүлэх ёстой. Төрийн өмчийн компани үндсэн үйл ажиллагаанаас бусад компаниудын бусад зардлуудыг олон нийтэд ил болгодог байхгүй бол энэ хулгай тасрахгүй байна. Энэ бол төсвийн нэгэн бүрэлдэхүүн байх ёстой байна гэдгийг бас хэлье. Дээрээс нь энэ Монгол төрөөрөө цаашдаа та нар баг тоглоорой. Монголын төрөө одоо мөнгөд орших ёстой. Ер нь бол энэ засаг барьж байгаа 68 хүнд Монголын ард түмэн итгэж та нарыг Монгол улсаа хөгжүүлнэг найдаж явж байгаа шүү. Ардчилсан нам бол өөрийн хариуцлагаа нэр төртөөр биелүүлээд явж байгаа. Өчигдөр үндсэн хуулийн одоо маргаантай байж магадгүй асуудал дээрээс ингээд шөнө өрөө болсон засгаа унгаахгүй. Ер нь бол энэ засгийн хэрүүлд оролцохгүй өглөө цагтаа ихтэй гэсэн гишүүдийг одоо их хурлын даргын энэ дээр ашиглаад одоо их харлуулсан шүү болгонтой гишүүн. Энэ дээрээ бас уучлал хүсэх ёстой гэж ингэж бодож байна. Энэ бүгд гишүүд их ажиллаа хийгээд өөрийнхөө одоо эрх мэдэл, үүрэг хариуцлагын хүрээнд энэ хуралдаа оролцоод явж байгаа шүү. Тэм учраас Монгол Ардын намынхан минь баг хулгай хийгээч, төрөө тогтвортой байлгаач, ард түмнээ бодооч гэдгийг та бүхэндээ хандаж хэлэх гэсэн.